Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг мэдлэг гэж менингийн талаараа та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За та мэдхүү нэвтрүүлэгтээ wellness-ийг well bishop зүрээтэй well bishop зэг юм хамтран ажиллаж байна. За мөн 21 нэр төрлийн үр тариа 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос чиг нэмэг Greenwich roll, crispy roll хамтран ажиллаж байна. За та мэдхүү нэвтрүүлгийн эфирийн утас 77 77 38 83 77 77 88 30. За та энэ утсаар холбогдож орж ирээд 3 асуултанд хариулан ялагч болох боломжтой. Утсаар ярихаас өмнө спикерээд бити яриараа шууд утсаар яриараа тэгээд радиога хааж агаад яриараа. За орж ирэнгүүт шууд нэрээ хэлээрэй манайхаа. Тэгээд асуултанд хариулнаа. Өнөөдрийн эхний сонсогч бүгдээрээ хүлээн авъя. 99 тэг байна уу? Байна өглөөний мэнд өргөе. За хэлмээ байна. Өглөөний мэнд. Хамгийн дөрөнд орж үздэг юм байна. Нэг удаас үздэг юм байна. За ийм асуулт байна. Галлон гэж юуны нэгж вэ гэнэ? Галлон гэж юуны нэгж вэ? Хөлбөр авах уу? Галлон За галлон гэж эзэл хүний нэгж, уртын нэгж, халуун хүүтний нэгж, талбай нэгж гэсэн байна. Цаг явсан. Тэр эзэлхэн болон тэр халуун хүтний аль нэг л болчлаа л да. Юу халуун хүтний навчиё галлон. Халуун хүтэн зяаста харамсалтай байна. Биш юм байна. Холбогдсон баярлалаа. За дараагийн сонсогч 8828 байна уу? Байна өглөөний мэнд. Өглөөний мэндэ. За өглөөний мэнд. Галлон гэж юуны нэгж юм бэ мөнх чаргалаа? Эзэлхэн л үү? Эзэлхэн байж таарах гэдэг. За дараагийн асуулт ихэнхдээ одоо бензинийг бас хэмжээд байдаг те галлон. За дараагийн асуулт Египт улс ямар улсаас салж тусгаар тохинолоо зарласан бэ? За сүүлийн одоогийн байгаа Египт улс хаанахаас тусгаар тохинолоо зарласан бэ гэсэн. Хариултын сонголт хэрэгтэй юм. Хэрэгтэй. Отоманы эзэнт гүрэн Франц, Их Британи, Испани гэсэн байна. Цаг явсан. За. Тэгээд юу бодогдчихин даа гэдэг. харин ерөөс юу ч бодогдохгүй юм аа. За цаг туссан байна. Тэгээд Оттоман гэл унэ. Оттоман гэд уунчлаа да. За эрт. Дараагийн сонсогч 8611 байна уу? Өглөөний минь сайхан амарсан байна. Өглөөний мэндэ. За Египт улс одоогийн байгаа Египтийг ярьж байна. Ямар улсаас салж тусгаар тохинолоо зарласан? Юу гэдэг нь Оттоман гэдэг. Сая Оттоман гэд унсан. Одоо нөгөө гурав нэг нь буудаад унаа. За Франц, Их Британи, Испани гэж гурван улс. Франц. За харамсалтай байна. Холбогдсон баярлалаа. За Франц аль биш юм байна. 8680. Энэ асуултанд 3 дахь хүн авах нэ. Байна уу? 8680. Энэ асуултанд 3 дахь хүн авах нэ. Байна уу? Байна. За өглөөний минь тэнтэй холбогдсон бай. Жижиггүй болсон. Өглөөний минь жижигхэн бол за сайхан амарсан уу? Сайхан амарсан. За манай ийм асуулт байна. Манай Улаанбаатар хотын төв замын нэрийг нь юу гэх юм болоо? Цаг явсан. Яг баруун дүүрэн замаас зүүн дүүрэн зам. За яг энэ хотынхоо ганц гол төв замтай манай хот чинь. Энэ явж байгаа төв зам ямар нэртэй вэ? Цаг туссан байна. 3 Баяртай өдрөөсөө өнгөрүүлээрэй. За холбогдсон баярлалаа. За мэддэг нэгэн комментор бас бичээл орж ирж байна те. Энэ нөгөө Египтийн улс одоо би бас дөхүүлж өгье 3 дахь хүний энэ асуултан дээр авахар болж байна. 1922 он тусгаар тохинолоо зарласан юм байна. 8874 байна уу? Байна өглөөний мэнд бодохгүй. За өглөөний мэндэ. Египт улс ямар улсаас салж тусгаар тохинолоо зарласан бэ? За гэсэн. За Их Британи улс гэж бодчихлаа. Их Британиас тусгаар тохинолоо зарласан байна. Уг нь бол Отоманы бүрэлдэхүүнд байсан. Гэхдээ дэлхийн 1-р танд Их Британи ялснаар Их Британи бүрэлдэхүүнд орсон байна те. За тэгээд Их Британиас дараа тусгаар тохинолоо зарласан. Дараагийн асуулт. Ихляо гэж Хятадд ямар улсыг нэрлэдэг гэсэн бэ? За Хятадууд нэг улсыг Ихляо гэж нэрлэдэг байдаг гэсэн юм байна. Даалиа. За би 4 хөлбөр өгье. Сямби, Кетан, Нерон, Зөрчид цаг явсан. Нерон юм болоо. Нерон биш нэ холбогдсон баярлаа. За баярлалаа. За Ихляо гэж бас улс байсан.
За энэ бол тэгэхээр манж юм уу зөрчид гэдэг бол манжийн өвөгтэй. Тэгэхээр зөрчид юм уу Монголын одоо дээд өвөгтэй л холбоотой нүүдэлчин ард түмэн байсан бахна. 88-2. Бано. Насамано тулга. Өглөөний мэндэ. За. Ихляо гэж ямар улсыг нэрлэдэг байсан бэ? Хятадууд ямар улсыг ихляо гэдэг байсан бэ? За Сямби, Китан, Нерун зөрчид гэсэн хувилбар байсан. За түрүү Нерун гэдэг улс цаг явсан. Ямби. Яран жоохон муу сонсогдоод бас цаана нэл. Юу гэнэ? Ямби. Сямби биш юм байна. Хаалбагдсан баярлаа. Зя. 8860 байна уу? Бано. За өглөөний минь тэнтэй холбогдсон бай. Ирмүүд ус. Ирмэн төгс хэд настай вэ? За нас асуугаад буруу асууд. 12 та. За. За ийм асуултан дээр бүгдээр явж байгаа ирмэн төгсөө. Манай Улаанбаатар хотын голоор өгдөг төв замын нэрийг юу гэдэг вэ гэсэн байна? Цаг хэлсэн. Ямар өргөжлөө. Яг зөв өргөнчлөө мөн. Ихтайны өргөжлөө. Юу гэнэ? Ихтайны өргөжлөө. Их тайвны өргөнчлөө шүү дээ. Тэлгүй яах вэ? Дараагийн асуулт Чингисийн авыг хэн гэдэг байсан бэ? Хэн гэдэг вэ? Исүхэ Баатар бол Чингисийн ав. За, Ялтын асуулт нэг юм асуулт байна. Зөөлөн сумтай буу сүлээ зарагдаж байгаа юм байна. Зөөлөн сумтай буу аваад байдаг. За энэ зөөлөн сумтай бууг ямар буу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг ялсан. Хүүхдүүдийн сүүлийн үед маш их хит болоод байгаа. Порлоноор хийсэн сумтай нэг буу аваад байна тий. Олж харсан уу? Ирмэн төгс. Харсан. Ямар нэртэй буу вэ? 3 2 Хим буу. За хим буу арай биш юм байна. Холбогдсон баярлаа. За дараагийн сонсогч 99 байна уу? Өглөөний минь тарим бол байна. Өглөөний мэндэ. За харин бол Ихляо гэж ямар улсыг хятадууд хэлдэг вэ? Хитан гүрэн. Хятан буюу Киданчууд гэж бод нэрлэдэг те. За тэгэлгүй ах. Үүрэг нуур аль аймагт байдгийн болоо? Нурчан Баян үлгий. Баян үлгий биш юм байна. Холбогдсон баярлаа. За. 89.1. Өглөөний минь янда байна. Өглөөний мэндэ янда. Үүрэг нуур гэж аль аймагт байдгийн болоо? Овс аймагт байдгийн бай. Тэгэлгүй яах вэ? За дараагийн асуулт ийм асуулт байна. Аниме, манга, компьютер тоглоом, киноны дүрд хувиран хувцлах урлагийг юу гэж нэрлэдэг вэ? Цаг яс. Ай. Аниме, манга. За тоглоом, компьютер тоглоом дүрд хувиран хувцлаад байдаг тийм урлаг бас байдаг тийм. Соёл гэх юм уу? За 3. Косплей гинэ. Косплей гинэ. Багаараа. Багаараа хариулчлаа. Косплей гэдэг аах. Хин хэлж өгөө? Ямар багийн гişүү хэлв? Манай багийн гişүү хэлж За. өглөө. За, Ялтын асуулт тарвахтай нуруу гэж хаана байдığım болоо? Цаг яс. Тарвахтай нуруу чинь уус юуны заг дээр байгаа шүү дээ. Туваагийн заг дээр уус Хувилбар авах уу? За тэгээ. Тарвахтай нуруу шүү. Тарвахтай нуруу гэж хаана байдаг вэ гэсэн. Монгол улсын Хинтээ аймаг гэсэн байна. Казахстан улс гэсэн байна. Оросын холбооны улсын Ахын аймагт гэсэн байна. Тим нуруу байдгүй гэсэн дөрвөн хувилбар байна. Цаг туссан. Тарвахтай нурууч байгаа л да. 3. Казак юуны нөхцөл юм болоо тэгвэл. 2. За казакийг авъя. Казах тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. Ялагчаар тодорч байна. За. За өнөөдрийн эхний ялагчаар манай Яндангийн баг тодорч байна. Яндангийн баг. За багаараас та хүчийг үзүүллээ. За бас нэлээд яндан маань юунд газар зүйдэр нэлээд сайн хариулаад байдаг. Гэтэл өнөөдөр бас яг хэцүү асуултанд таарсан чинь багийнх нь ингээд туслаад ялагч болж байна. 99 тэгдэг байна уу? Байна. Өглөөний минь талтан байна. Өглөөний мэндэ. За. Ийм асуулт байна. 2014 онд MH370 гэдэг юм нислэг алга болж исэн юм байна. За энэ тухайн үед бол дэлхийд даяар шуугчлээсэн юм байна. MH370 гэдэг алдартай нислэг хайц нь мэдэгдэхгүй. За нислэгээр гарсан онгоцсон байхгүй болсон. За энэ нислэг аль улсаас ниссэн бэ? Аль улсаас гаралтай вэ? Гэсэн асуулт байна. Улсын нэр хэлгэн байна те. Бүгд найрамдах Хятад ард улс, Малайз, Украин, Сомали гэсэн дөрвөн өөр төвийн улсууд байна. Цаг ясан. Гурван өөр төвийн. За Хятад. Юу юм болов? За нөгөө Хятадын дараа юу гэлээ? Хятадын дараа
Малайз гэсэн байна. 3. Малайз. Малайз. За Малайзаас Бээжин орж ирсэн. Куала-Лумпуроос Бээжин орсон нислэг юм байна. За дараагийн асуулт. Мари Кондо гэж нэг алдартай хүн байдаг юм байна. Мари Кондо. За түүний бас гаргаж ирсэн ном нь бас дэлхийн бестселлер болж исэн. Мари Кондо гэж одоо ямар мэрэгжлийн хүн юм болоо гэсэн асуулт байна. За хөлбөр сонсох уу? Тэгээ. Эмх цэгцийн коуч гэсэн байна. Сэтгэл зүйн коуч, хооллолтын коуч, Мари Кондо гэдэг бол дуучин гэсэн 4 хөлбөр байна. Цаг яасан. Наач тэр нэг эмх цэгцэх баха. Эмх цэгцийн коуч юм байна. За эмх цэгцтэй холбоотой ном гаргаж ирсэн. Тэр нь бестселлер болсон байна. За ялтын асуулт. Хавч хідэн мөчтэй юм болоо гэсэн. Хавч хідэн мөчтэй гэсэн байна. Хариултын хөлбөр сонирхох уу? Наач юу байгаа? Хувилбар байгаа юм уу? Байгаа. 6, 8, 10, 12 цаг яасан. За наад ч баг 12 нь баха. 12 жоохон бодцоод өгөөч дээ. 12 биш юм байна. Холбогдсон баярлалаа. Оо яана. За байж. За баг ялгаад өглөө. За манайхан асуултанд хариулж байгаарай. Би хамтран ажиллагчаа танилцуулнаа. Тэгэд манайхан дуулгах нэг сонирхолтой сайт санал болгох гэж байна. Wellness Bishop гэдэг одоо Well Bishop цэгийн мэн гэдэг вебсайтыг би та бүхэнд санал болгох гэж байна. Тэгэхээр Well Bishop нь үс арчилгаа, эрүүл мэнд, арьс арчилгааны за супер бүтээгдэхүүн, супер дэлхийн брэндүүдийг оруулж ирж зардаг ийм одоо хамт олон за эднийх оруулж ирээд дээрээс нь өөрсдөө бас хүргэлтээр интернет худалдааны сайт ажиллуулж байгаа. Тэгэхээр Wellness Bishop-оос та үс арчилгааны Londa, Vela зэрэг бүтээгдэхүүнүүдийг бас авах боломжтой. За Gut Prog бас оруулж ирдэг. Oral B, Ferrosome, за үс арчилгааны Maniaholic, Wellness Collagen гэдэг энэ мэтчлэн маш өөртөө хайртай хэн болгоны хамгийн хэрэгтэй чухал том брэндүүдийг оруулж ирээ, аль биесний хэрэгтэйгээр оруулж ирээд танд бас хүрэж өгдөг юм үйлчлэгээ үзүүлж байгаа хамт олон байна. Тэгэхээр та хэрвээ өөртөө анхаарал хандуулмаар байвал өөртөө нэг жоохон ач холбогдол өгөөд сонирхмоор байвал эрүүл мэнд за гоо сайхны бүтээгдэхүүн сонирхмоор байвал заавал Well Bishop цэг юм байна лу нэг орж үзмээр юм байна. Well Bishop. За хүссэн газараа хургуулад авах боломжтой. За эдний бүтээгдэхүүнүүд бол чанартай урт хугацаанд туршигдсан одоо энэ бүтээгдэхүүнүүд байгаа. Манай бүтээгдэхүүний чанарыг мэддэг олон хэрэглэгч байдаг. Мөн хаанаас ч хизээч захиалан найдвартай хургуулan авах боломжтой байдаг нь хамгийн том давуу талаа гэж өөртөө хэлсэн байна. Well Bishop цэг юм гээд та бүхэн ороорой. За харин утсаар мэдээлэл авъя гэвэл 7711 71 71 гэдэг дугаарлал зоолох нь байна. 7711 71 71. Wellness-ийг Well Bishop-оос ураатай. Well Bishop цэг юм хамтран ажиллаа. Баярлалаа. За та мэдхүүн нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сонсогчоо бүгдээрээ авна. За байна уу? Байна. За өглөөний мэнд. Өглөөний мэндэ. За хинтээ холбогдсон бай? Буяа байна. Өглөөний мэнд ийм асуулт нэр явж байна. Хавч хідэн мөчтэй вэ гэсэн байна. Сая 12 гээд унсан. 3 хувилбар үлдсэн байна. 6, 8, 10 цаг явсан. 8. Холбогдсон баярлалаа биш юм байна. За энэ ч одоо энэ жижиг манай хөдлөгч хайрын ийм жижиг юмнуудын хөл тоолж явдггүй л гэсэн мэлээ. Сонирхолтой юм байна. За өглөөний мэнд. За Батэрднах 3 дахь хүн шууд хариултаа авч болно. За шууд авъя. Хариултаа авах уу, хариулах уу, азаа үзэх үү? Азаа үзэн дээр ихтэй. Хавч хідэн мөчтэй вэ? 8 гээд унсан 12 гээд унсан 6 10 үлдсэн байна. 6 12 үлдсэн байна. 6 бас биш юм байна. За хавч 4 хөлтэй тусдаа 4 хөлт нийт 8 хөлтэй дахиад нэг савартай нийлээд 10 мөчтэй гэж явах юм байна. За эхний асуулт. Давид Рикардо гэж нэг алдартай эрдэмтэн байт юм байна. Давид Рикардо гэж ямар шинжлэх ухааны салбарын эрдэмтэн бэ гэсэн байна. За хувилбар сонсох уу? За физик, эдийн засаг, философи, геолог цаг явсан. Агуу Давид Рикардо. Юу вэ? Эдийн засаг, физик, философи, геолог 3 2 1 амтсан гэдэг.
эдийн засаг баха. За эдийн засаг муу юм байна. Яг л та амжилаа. Дараагийн асуулт. Дэлхийн хамгийн том мөрөн Амазон аль зүг рүү урсдаг юм болов? За одоо дөрвөн зүг л байгаа. Аль нэг зүг лөө хаашаа нь урсдгийг нь хэлэх юм байна. Цаг явсан. Амазон мөрөн. Амазон мөрөн хаашаа аль зүг рүү урсдаг юм? Америкт байдаг ч. Өмнөд Америкт байдаг. За манай туулч одоо хаашаа урсдаг гэж яг баруун тийш урсдаг гэх юм байна. Энэ шиг одоо яг зүгийг хэлэх нь 3 2 Урагшаа биш үү? урагшаа биш юм байна. Холбогдсон баярлалаа. Оо. За. Холбогдсон баярлалаа. За. 99.5 байна уу? Минь хоёрсан байна. Өглөөний мэндэ хоёрсан. За ийм асуулт байна. Зөөлөн сумта бууг ямар буу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. За хүүхдүүд зориулж ийм асуулт орж ирсэн байна. Зөөлөн сумта буу харсан одоо энэ сүүлийн үеийн X-shot. X-shot. Яа. Тэр яг нэр нь биш юм байна. За. Гэхдээ яг X-shot гэдэг загвар байдаг те. Холбогдсон баярлалаа. Баярлалаа. За энэ Hasbro компани бас брэнд байгаа. Тэгэхээр тэр брэнд одоо энэ одоо бүхэлдэн энэ бууны сумаар хийсэн ийм YouTube-ийн бүр салбар урлаг болоод хөгжсөн видеоны төрөл байдаг. 9688 байна уу? Сэлб байна. Өглөөний мэндэ. За. Өглөөний. Амазон мөрөн аль зүг рүү урсдаг вэ гэсэн байна. Цаг явсан. Андын орноос их Атлантад спортоор зүүн тишэл. Зүүн тишэл урсж байгаа юм байна да. Ерөнхийдөө те. За. Олхон арал гэж хаана гэдэг юм болов? Олхон арал. Энэ юу штэ амар юу штэ байгаа штэ. Байгаль далай хамгийн том арлыг олхон арал гэдэг юм байна. Ялтын асуулт гайхамшигтай хариуллаа. Коммунист тунхаг аль улсад анх нийтлэгдсэн бэ гэсэн байна. Цаг явсан. За энэ Би хөлбөр бас хэлж болно. Таныг шууд би зүгээр Британи гэж бодох юм. Марк Зингс ирчин. За Британи биш юм байна. Хөлбөр сонсоод. За холбогдсон баярлалаа өглөө. Герман байсан болов. За. Амстай байна. 8986 байна уу? Бараа өглөө минь. Өглөөний мэндэ. За. Хинтээ холбогдсон бай. Найдвар байна уу? Найдмад. Коммунист тунхаг гэж аль улсад анх нийтлэгдсэн болоо? За сая Их Британи гэдээ унсан. Үлдсэн хөлбөрүүд Герман, Франц, Орос гэсэн 3 хөлбөр байна. Коммунист тунхаг. Герман, Франц, Орос тэ. Коммунист. 3 2 Герман. Герман. За тэгэлгүй ах Карл Маркс, Фридрих Энгельс нар Герман те. Германд тунхаг гаргаж байж. Дараагийн асуулт Эва Моралес гэж 2006 онд Боливийн ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн юм байна. За ингээд Эва Моралес ерөнхийлөгч болохдоо дэлхийд нэгэн зүйлээр анхдагч болсон. Юугаараа анхдагч болсон бэ гэсэн асуулт байна. Би 4 хөлбөр хэлээ анхааралтай сонсож байгаарай. Эва Моралес нь анхны уугуул Америк ерөнхийлөгч. Дараагийнх нь анхны сансрын нисгэгч ерөнхийлөгч, анхны ижил хүйстэн ерөнхийлөгч, анхны мэрэгжлийн боксч ерөнхийлөгч. 4 хөлбөрөөр цаг явсан. Эва Моралес. За анхны сансрын нисгэгч буудыг даа. Сансрын нисгэгч биш юм байна. Холбогдсон баярлаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлаа. Дараагийн сонсогч 99 байна уу? Алло. Байна. Өглөөний минь эрхэсэн. Өглөөний мэндэ ирэхс сайхан амарсан уу? За, хүүхдүүд ийм асуултаар явж байна. Манай ирэхс мэдэж магадгүй. Зөөлөн сумтай бууг ямар буу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Мини бластер. Мини бластер за биш байна. Энэ Nerf gun гэж нэрлэдэг байдаг. Nerf гэж сонсч ирсэн үү? Nerf буу гэж явдаг юм байна. За, дараагийн асуулт боохой гэж ямар амьтныг хийлж бүү цээр үгүй гэсэн байна. Цаг явсан. Боохой. Чоныг боохой гэдэг тэгэлгүй яах вэ? За, дараагийнх бас хөгжилтэй төрлийн асуулт байна. Зүүрс зүг хэр мэддгийг асууж байна. Ямар амьтан боргондоо баастай вэ гэсэн байна. Цаг явсан. Ямар амьтан боргондоо баастай вэ? Үхэр боргондоо зүг. Би зүүрс зүгийг нь асууж байгаа. Зүүрс зүгээр хөвөл үхэр бол биш юм байна. Холбогдсон баярлаа. За баярлалаа. За. Нэгэн алдартай зүүр цэцэг гэдэг. Тэр зүүр цэцэгүүгээр бол нэгэн амьтан боргондоо бастай гэсэн байна. За, энэ бүгдээр Эва Моралесийн тухай ярьж ирсэн. Эва Моралес бол 2006 онд Боливийн ерөнхийлөгч болж исэн. Байна уу? Өглөөний бэлгэн байсан амарсан уу? Өглөөний мэндэ бэлгэн. За,
Эва Моралес 2006 онд Боливийн ерөнхийлөгч болохдоо дэлхийд юугаар анхдагч ерөнхийлөгч болсон бэ? Цаг явсан. Холбор хэлээдсэн. Хөлбөр хэлсэн сансрын нисгэгч гэд унсан байгаа. Анхны уугуул, анхны ижил хүстэн, анхны мэрэгжлийн боксч гэсэн 3 хөлбөр үлдсэн байна. 3. Болив царайт тэгэхээр уугуул юм болов. Уугуул шүү дээ. Анхны одоо эн чинь анх удаага уугуул Америк гэх юм уу Индиан хүн ийхүү ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдол юм байна. Дараагийн асуулт. Бор тохоо нь ямар голын дагуу байдаг вэ гэсэн юм. Бор тохоо. За би 4 голын нэр хэлнэ. Анхааралтай сонсож байгаарай. Сэлэнг, хатан гол, амуударья, ангар мөрөн. Цаг явсан. Бор тохоо гэж байт юм байна. За алдарт бор тохоо шүү дээ. Энд чинь нэлээд томоор орж ирдэг. Тохоо олж орж ирдэг тийм. За тохоо гэдэг бол чиглэлээ огцон мөрчлөд буцаад ингэж ороож орж ирж байгаа. Эсхийг хэлдэг 3 2 За утсан тасарсан. Дараагийн бор тохоо гэдэг ийм алдарт газар хаана гэдэг юм бол ямар мөрний дагуу байдаг вэ? Тохоо гэдэг бол голтой холбоотой мөшгөрч орж ирсэн хэсгийг бол хэлж байгаа. Тэгэхээр бор тохоо гэдэг газрыг мэдж байгаа бол хариулна 9967. Өглөөний минь жижигхэн болсон. Өглөөний мэндэ. За жижигхэн олз маань 2 дахь оролцож байна уу юу? 2 жижигхэн олзд болсон. Дөрөвнөх биш. Өөр жижигхэн олзон. За. Ийм асуулт байна. Ямар амьтан борвиндоо баастай вэ гэсэн байна. Цаг явсан. Бушуу дуулаа борвиндоо баастай гэдэг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? За дараагийн асуулт Увс аймгийн төвийг юу гэдэг юм болов? Улаангон гэдэг юм байна. За ялтын асуулт майх бор гэж ямар амьтныг хэлж буй цээр үг вэ? Цаг явсан. Бор баавгайг. Майх бор гэдэг юм байна. Баяр хүргэе. Жижигхэн олз яргачаар тодорч байна. За баярлаа. За 2 дахь ялагч өнөөдрийн ялагч тодорч байна. За майх бор гэдэг цээр үг бас байдаг. За түрүүн ярьжсэн бор тохоо гэж ямар голын дагуу байдаг вэ гэдэг асуултаагаа тэгээд хариулт авч чадалгүй тасарсан. 9110 байна уу? Байна. Чодон байна. Өглөөний мэндэ. За бор тохоо гэж ямар голын дагуу байдаг вэ гэсэн байна? Хөлбөрөө сонсоо. Сэлэнг, хатан, амуударья, ангар. Цаг явсан. Хатан гол юм болоо. Хатан гол. Хатан гол гэж хаана гэдэг юм болоо ч болов? Урд гэдэг. За шар мөрнийг бид нар монголчууд хатан гол гэж нэрлэдэг. Тэгэхээр шар мөрнийг хатан гол гэж нэрлэдэг. Тэгэхээр тохорж орж ирсэн хэсгийг бор тохоо гэж нэрлэдэг байна. За дараагийн асуулт нэгэн ая сонсно. Тэгээ ямар хамтлаг вэ гэдгийг таах нь. Ойлгомжтой бах тий? Ойлгомжтой. За бүгд нэгэн ая хамт гайхам үүжил бай гэж нэг дуу байна. Цаг явсан. Юу нүүжил вэ гэнэ? Үүл наагур нь нүүжил вэ гэж байна. Наадах ямар хамтлаг байна. За ямар хамтлаг вэ? Цаг туссан байна. 3. За чон гэж үнэ та. Чон биш юм байна. Холбогдсон баярлаа. За 9978 байна уу? За өглөөний амар сайхан. Амар сайхан өглөөний мэндэ. За бүгдээрээ нэгэн дуу сонсоод ямар хамтлаг вэ гэдэг. Наач булсаараа хамтлагчтай. Уулсаараа хамтлаг шүү дээ. Гайхамшигтай ийм л байг гэж дуу нь байна. Дараагийн асуулт Срирача гэж ямар төрлийн хамтлагч юм болоо гэсэн байна. Срирача. За би 4 хувилбар хэлнэ. Анхааралтай сонсоорой. Срирача бол чихэрлэг хамтлагч гэсэн байна. Халуун ногоод хамтлагч, давслаг буюу цуу төрлийн хамтлагч, онцгой амттай ургамлын төрлийн хамтлагч гэсэн байна. Цаг явсан. Онцгой амттай ургамлын төрлийн хамтлагч юм болов? За биш юм байна. Холбогдсон баярлаа. Нөгөө гурийнх нь нэг нь олчлаа. За. Срирача гэж харж байсан бол ямар төрлийн амтлагч вэ? За Срирача бол алдартай амтлагч. За гарал үүсэл нь бас нэг тийм өөр тэмээвээс л гаралтай ах та. Уг нь бол. Гэхдээ зүүн даацдах хэрэгэлт юм байна. 86 30 байна уу? Өглөөний минь байна. За дахиад л яриан жоохон цаана сонсогдоод байна. Нивэн. Бас л нэг муу жоохон шууд уцаар ярьж байна уу? За дахиад жоохон нэг чанга хэлээрэй. Яриан баг зэрэг ахын чих. За хоёулаа ингээ асуултанд оръё. Тэгээд дараа нь дахиад нэг нэрээ хэлээрэй за.
За болж гинэ үү. За ийм асуултан дээр орж ирлээ. Ховд аймгийн төвийг юу гэж нэрлэдэг вэ? Цаг явсан. Цаг явж байна. Цаг дуссан 3 2 1 холбогдсон баярлаа. За холбогдсон баярлаа. За бас Монгол улсынхаа аймагуудыг бас мэдхэд бол илүүдгүй. За энэ 8865 тасарчлаа. За бүгд ч ямар асуултан дээр явжлаа. За иргэд нэг хараадах юм. Срирача гэж ямар төрлийн амтлагч вэ гэсэн байгаа. 89 тэгдөрөв байна уу? байна. Өглөөний мэнд баярлалаа. Өглөөний мэндэ. За ийм асуултанд срирача гэж ямар төрлийн амтлагч вэ? За онцгой ургамал гэдэг нь 3 хувилбарлуулсан. Чихэрлэг, халуун ногоо, давслаг буюу цууны төрлийн амтлагч гэсэн байна. Цаг явсан. Давслаг буюу цууны. За давслаг буюу цууных биш юм байна. Холбогдсон баярлаа. За зөв хариултад комментор бол олон орчсон байна. 9970 байна уу? Байна уу? Байна уу? За өглөөний мэнд хинтэ холбогдсон байна. Байна уу? Байна уу? За өглөөний мэнд хинтэ холбогдсон байна. Чулуунаа. За өглөөний мэндэ чулуунаа. Та 3 дахь хүн шууд хариулт авч болно. Срирача гэж ямар төрлийн амтлагч вэ гэдэг асуултан дээр явж байна. Цаг явсан. Хувилбарны үйл. Хувилбарууд нь халуун ногоо, чихэрлэг гэдэг 2 хувилбарлуулсан байна. За чихэрлэг юм болоо гэж боддог. Чихэрлэг нь биш юм байна. За халуун ногоотой төрлийн амтлагчийг срирача гэдэг Мексик гаралтай юм амтлагч юм байна. За таны хувьд ихний асуулт юм байна. Нэгэн реклам сонсно. Рекламны аяг сонсно. За энэ рекламны аяг сонсноор ямар төрлийн бүтээгдэхүүний реклам бэ гэдгийг таах нь ойлгомжтой байх тийм. За бүгд хамтдаа сонсцгоё. Алдартай нэгэн За нэгэн ая явлаа. За энэ хүн болгон мэдчих боломжтой тийм рекламны ая юм байна. Ямар төрлийн бүтээгдэхүүн бэ? Цаг явсан. Хараа юу юм бол төхүүлэх юм байхгүй юу? Аялж л одоо дахиж төхүүлж өгөх юм. Дан гэж байна. Цаг явсан. 3 Шүтний оомоных юм уу? Шүтний оных тэгэлгүй яах вэ? Нэрийн санаж гэнэ үү? Орж ирсэн үү? Санахгүй нэ тэ. За чамд баяр баяслыг авчирна Lucky Man гэдэг шүдний оны эртний бас анхны рекламуудын нэг юм байна. За ялтын асуултан дээр толж иржээ. Эрмитаж музей гэж аль хотод байдаг юм болов? Эрмитаж. Францын Париж юм болов? Францын Париж тун харамсалтай байна. Их төхөж орж ирдэг. Хоёлоо нэлээд төгсөн байдаг. Биш юм байна. Холбогдсон баярлалаа. За. За дараагийн сонсогч 99-3 байна уу? Сайн байна. Сайн байна уу? За. За хинтэ холбогдсон. Шууд эфиртэй холбогдсон. Шууд эфир дээр та ороод ирсэн байна. Та мэдгүй нэвтрүүлэгт асуулт хариултын цэнгэнт нэвтрүүлэгт холбогдсон байна. Та асуултанд хариулах гэж байна уу? Өөр асуудлаар ярьж байна уу? Баярлалаа. Асуултанд хариулсан. За нэрээ хэлээрэй. Цоги байна. Цоги. Аха. За Эрмитаж гэж аль хотод байдаг юм бол Эрмитаж гэж алдартай музей гэдэг юм байна. Хотын нэрийг нь хэлэх нь байна. За саяны хүн Санкт-Петербургт байдаг шүү дээ. Оросын Санкт-Петербургт байдаг. За дараагийн асуулт нэг нь дууны хэсгээ сонсно. Энэ ямар дуу вэ гэд нэрийг хэлэх нь байна. За. Ойлгомжтой тий. За бүгд хамтдаа сонсцгоё. Болжоо күзөөд богдод цацхайг боосыг бодоод анзах хоёр шиг бошиг хадад тайзнаа ураг шаб шошоо урдж байгаа бүх одод дуршиг нэрс текст нурдаг онод факт хэн хэвтэйгээ тап хийж зүуди одоо яг Я нэгэн юм дуу байна. Энэ ямар нэртэй дуу вэ? Хувилбар байгаа юу? Хувилбар байхгүй. Цаг явсан. За дөхүүлт авах юм уу? Би одоо дөхүүлэл одоо юу? За дөхүүлт авъя. За дөхүүлэл одоо гандан мандантай л холбоотой гэж дөхүүлээ да.
Цаг дууссан байна. 3 2 Амттай. 1 зэнцэнгүй холбогдсон байлаа. За баярлаа. За манайхан бүгд дууны нэрийг бол мэдж байгаах, дууны нэрээ бичиж байгаараа энэ хооронд би хамтран ажиллагчаа танилцуулнаа. За манай та мэдхүү нэвтрүүлэгтээ 21 төрлийн үр тариа, за 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос чигнэмэг Green Ridge Roll, Crispy Roll нар хамтран ажиллаж байна. За тэгэхээр бүтээгдэхүүний тоо ингээ харах юм бол яг бүтээгдэхүүн дээр нь 29 гэсэн тоо тавьсан байгаа. За энэ бол 21 төрлийн үр тариа, 8 төрлийн ногоо орсон гэсэн утгатай үг. За энэ солонгосын дээд зэргийн үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн. За энэ бүтээгдэхүүн бол маш онцлог бүтээгдэхүүн. Яадаг вэ гэхээр ямар нэгэн нөөцлөгч бодис ороогүй. За нөөцлөгч бодис ороогүй мөртлөө энэ чигнэмэг яаж ийм одоо муудахгүйгээр бэж болдго юм бэ? Ийм удаан бэж болдог нь энэ технологийн нууцтай байгаа. Нэгдүгээр тосон шараагүй, жигнэж болгосон мөртлөө чиг байдаггүй. За чиг байдаггүй учраас бактери үрждэггүй. За ийм учраас нөөцлөгт бодис орох шаардлагагүй. За ийм маш өндөр технологийн маш онцгой эрүүл мэндийн бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр хиймэл өнгө оруулагчгүй, гуйралгүй. За тэгэхээр ийм учраас бага насны хүүхдүүд идэхэд тохиромжтой. За маш амттай. Дээрэс нь би амсч исэн. Хоолой тэглэж хахахгүй. Хамгийн гол нь өлсөж байгаа үед идэхэд их үл даадаг ийм бүтээгдэхүүн байна. Тэгэхээр хүүхдүүдэд бол одоо сүүлийн снак гэдэг илүү идэх бичээн эсвэл чихэр шоколад өгж явуулахын оронд маш тохиромжтой юм эрүүл одоо үлийн даадаг ийм бүтээгдэхүүн байна. Сургуулийн насны хүүхдэд зарим нь өдөр хичээлд явах цүнхэнд нь хийж өгөөд л явуулчих болно. За дээрэс нь хэрвээ та хоолны тэглэм барьж байгаа бол за энэ Green Ridge Roll-ыг сонирхоор эднийх бол яг эрүүл мэндийн за маш нарийн 21 төрлийн үр тариа 8 төрлийн ногоог онцгойлж ингэж сонгож аваад хөгжүүлж гаргаж ирсэн юм. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн байна. Тэгэхээр эрүүл мэндийн харилцааг хүн бүхэнд зориулсан амтлах бүрд гайхалтай хамттай за ийм бүтээгдэхүүнийг санал болгож байна. Тэгэхээр үлсэж байгаа хүмүүс, жингээ барьж байгаа хүмүүст бол яг ийм амны зугаа гэх юм уу энэ зүйлээр дутагдаад байдаг. Та энийг заавал сонирхож үзээрэй. Green Ridge Roll, Crispy Roll гэдэг. За дээр 29 гэсэн ийм тоотогоор худалдаалагддаг шүү. За энэ Green Ridge Roll, за Crispy Roll-ыг GS25, FS зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл хамтран ажиллах бол 8684 8685 8684 8685 8812 9970 гэсэн дугаар руу залгах нь 8812 9970. За манай та мэдхүү нэвтрүүлэгтээ 21 төрлийн үр тариа, 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос чигнэмэг Green Ridge Roll, Crispy Roll хамтран ажиллаа. Баярлалаа. За та мэдхүү нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн сонсогчдоо бүгд авцгаая. 8865. За өглөөний мэндэ. За бүгд дууны нэр тааж байгаа. Саяны явсан дууны нэр юу вэ? Би яг сонслоо да нөгөө Quizag-ийг дуу да. Сонсох уу дахиж? Нэрийг хэлэх хэрэгтэй тий. Нэрийг хэлэн дууны нэрийг хэлж байгаа. Quizag-ийн дуу бол мөн. Шиг хасайтайснаа урагшаа биш оролдож байгаа бүхэд. Бараг өглөөд өцөрч юм шиг. Ер нь сонсчлээсэн. За би дөрөнд өхүүлсэндээ гандантай холбоотой юм байна да гэд. Харин тэ одоо нөгөө цатлах суул гэдэг шиг л одоо нөгөө 3 босхойг халагч юу хэлээ нэг. 2 ганданд орж юу идэг вүлээ? Юу залбирал юм болов юу юм болов? За амсангуудтай холбогдсон байлаа. Уг нь бол бүр үгийг үгэлж үзүүлээд байдаг. Нэр нь орж ирдэг. За харилцаа сонсож байгаарай. За баярлалаа. За баярлалаа. 98 байна уу? Сайн өглөөний мэнд инэрл байна. Өглөөний мэндэ. За 3 дахь хүн нэгэн дууны нэрийг хайж байгаа. Шууд харилцаа авч болно. Таагаад үзэж бас болно. Нэгэн дуу сонсох уу? Шууд хэлчихё. Quizag-ийн хиймрийн сан. Хиймрийн сан гэдэг нэртэй дуу юм байна. Тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт. Америк нэгдсэн улсыг хэн гэдэг дүрээр төлөөлүүлдэг вэ гэсэн байна. За Америк нэгдсэн улсынхны чинь нэг хүний нэрээр бас хаяа ерөнхийлж нэрлэдэг юм байна. За би 4 нэр хэлнэ. Аль нэг нь юм бэ шүү. Анхааралтай сонсоорой. John, Sam, Donald, Bill. Цаг явсан. Яа, чихэн билээ. Америкчуудыг нэгэн хүний нэрээр нэрлэдэг байдаг тийм. За хамаатан. John гэт унита. John биш юм байна. Холбогдсон баярлаа. Яа. За дараагийн сонсогч 99 байна уу? Байна. Өглөөний мэндэ. За Америк нэгдсэн улсыг хэн гэдэг дүрээр төлөөлүүлдэг вэ гэсэн байгаа. Sam, Donald, Bill гэсэн 3 хөлбөр үлдсэн байна. Цаг явсан.
Сая Джон гэж боддосон биш шал таарлаа. Биш юм байна. Донод би гэсэн те. Тий. За. Би гэдэг үү? Би л биш юм байна. Холбогдсон баярлаа. За. За 88 техник байна уу? Байна. За өглөөний минь. Байна. Болор байна уу? За өглөөний минь дээ. Өглөөний минь. Америкийн нэгдсэн улсын хин гэдэг дүрээр төлөөлүүлдэг бай гэсэн байгаа. Хоёрхан хувилбарлагдсан байна. Uncle Sam гэх. Uncle Sam, Нагц Sam, Sam Нагц гэдэг шүү дээ. Баяр хүргэе. Дараагийн асуулт адуу аль твээс үүсэлтэй болоо гэсэн байна. За адуу нэг твээс үүсээд бусад твлүүгээ тарсан байдаг юм байна. Дөрвөн хувилбар хэлээд хий. Дөрвөн твийн хувилбар. Америк, Аз, Африк, Австрали. Цаг явсан. Азийн болов. Аз биш юм байна. Холбогдсон баярлаа. За Аз бол биш юм байна. 89-3 байна уу? Байна. Өглөөний минь алтансгүй байна. Өглөөний минь дээ. За адуу экос гэдэг энэ амт аль твээс үүсэлтэй вэ гэсэн асуулт байгаа. Аз гэд унсан Америк, Африк, Австрали 3 үлджээ. Цаг явсан. Америк твээс гэдэг үү? Америк твээс үүссэн тэгсэн мөртлөө Америкт устсан буцаад Америкт одоо Европчууд авитсан. За ийм түүхтэй юм байна. Дараагийн асуулт Монголын хамгийн том арал ямар нэртэй вэ гэсэн байна. Монголын хамгийн том арал ямар нэртэй вэ? Дөрвөн хувилбар хэлээ анхааралтай сонсож байгаарай. Зүрхэн арал, хөдөө арал, модон хүй арал, балжийн арал. Цаг явсан. За энэ Монголын хамгийн том арал хаана гэдэг юм болов? Балжийн арал юм болов? Балжийн арал биш юм байна. Холбогдсон баярлаа. Баярлалаа тэр сайхан гөрүүлээ. За баярлалаа. За орог сүүлийн сонсогч авах юм байна. 8861 байна уу? Өглөөний минь дээ мөнхөд ах. За Монголын хамгийн том арал ямар нэртэй вэ гэсэн байгаа. Гурван хувилбар та анхааралтай сонсоорой. Зүрхэн арал, хөдөө арал, модон хүй арал гэж гурван хувилбар болсон байна. Цаг явсан. Модон хүй арал шүү дээ. Хөвсгөлтэй яг зөв хэллээ. Баяр хүргэе. Дараагийн асуулт Нарны аймаг хідэн агаар мандалтай дагуултай вэ гэсэн байна. Сар гэсэн үг. Одоо гариг тойроод иргэдэг. Одоо огторгон биетийг сар дагуул гэдэг те. Нарны аймагт байгаа бүх дагуулууд дундаас хідэн агаар мандалтай вэ гэсэн үг. За нэг тэг тийм дагуул байхгүй гэсэн хувилбар байна. Эсвэл ганцхан ширхэг байгаа. 2, 3 гэсэн дөрвөн хувилбар байна. Цаг явсан. Ямар ч байсан цөөхөн юм байна да. Тэг 1, 2, 3 гэсэн хувилбар байна. Маш цөөхөн юм байна ямар ч. Тэг биш юм байна. Холбогдсон баярлаа. За энэ хүрээд манай өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. За өнөөдрийн манай та мэдхүү нэвтрүүлэг хоёр ялагчтай. За Яндан болон Жижиг хүн Алз нар ялагчаар тодорсон. Манай та мэдхүү нэвтрүүлэгтээ Wellness-ийг Well Bishop-оос ураатай Well Bishop зэг юм хамтран ажиллаа. За мөн 21 төрлийн үр тариа, 8 төрлийн ногоон орсон эрүүл солонгос чигнэмэг, Greenwich Roll, Crispy Roll хамтран ажиллаа. За сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа.